Өнөөдрийн хичээлээр бид нар гогцоо буюу англиар lasso гэсэн сонголтын функцийг ашиглаж хүний сүүдрийг хийж өгөх. Мөн color overlay буюу өнгөний давтцлыг ашиглаж тухайн давхаргад яаж өөрчлөлт хийж болох тухай ойлголтыг үзье. За ингээд дасгалын 9-р хавцнаас бид нар нэг Photoshop файлыг нээж байна. Giant figure гэсэн. Бидний өмнө хийгээд дууссан Photoshop файлын маань жишээ гарч ирж байна. За жоохон томруулъя. За ингээд томруулаад бид нар энэ хүний дүрсэд энэ хүний зурагт сүүдэр хийж өгөх хэрэгтэй болж байна. За эхлээд free transform буюу чөлөөт трансформац гэсэн командыг дуудъя. За Ctrl T гэсэн төвчийг бас дарж энэ функцийг идэвхжүүлж болно. За тэгшин зүгтийн иргэмээс бага болгож хэмжээг нь өөрчилж болж байна. За энэ би шууд пропорционал гэсэн идэвхжүүлгийг идэвхжүүлээд 32%-ээр тавилаа. За ингээд бол хүний маань дүрс багасж ирж байна. За нэг жоохон хазгаа байгаа тул оюутан шарсан номон тэмдэгс гарч ирэнгүүт хазгаа тэгшин тэгшилж болж байна. За эсвэл би мэдж байгаа тул 1.5 дээр үнцгийн хэмжээг тавилаа. За тэгээд X тэмдэглэгийн дагуу бид нар 1574 пиксел гэж тавиад Y тэмдэглэгийн дагуу 1438 гэж тавиад өгье. За энэ маань болохоор энэ хүнийхээ зургийг хаана байршуулах вэ гэсэн байршлыг зааж өгч байна. За ингээд энэ өөрчлөлтүүдийг хийсэн болвол баталгаажуулаад октавчийг дарж болно. За үүнээс өмнө фигур буюу хүн гэсэн давхаргын хэсэгт бид нар multiply гэсэн функцийг идэвхжүүлж өгье. Бид нар lasso буюу гогцоо гэсэн функцийг ашиглаж энэ хүнийхээ дүрсэд сүүдэр хийж өгье. За ингээд lasso функцийг идэвхжүүлээд сүүдрэлтийн хэлбэрийг гаргаж өгч байна. Нэмэх selection сонгож байгаа. Нэмээд хас selection сонгож байгаа. Тасаад өгчөж болж байна. За боллоо гэж үзэнгүүт тэр хоёр дахь давхаргыг идэвхжүүлээд яагаад гэвэл энэ фигур гэсэн давхаргын доор бид нар сүүдрийн давхаргыг үүсгэх ёстой. Тэгээд layer гэсэн зэснээс new fill layer гэсэн мөрийг сонгоод эндээс solid color гэсэн командыг дуудъя. За шинээр үүсэх layer буюу давхрынхаа нэрийг сүүдэр гэж өгөөд octave шиг товшноо. За ингээд ямар өнгө авах вэ гэсэн color picker гэсэн хөгжсөн гарч ирж байна. За энд өнгө авахч функц маань ажиллаж байна. За тэр уулны сүүдэрдэх хэсгийг өнгө авахчаар авахад за тийм бор өнгөтэй болсон байна. Би шууд hue утганд 30 гэж өгөөд ratio утганд 50 гэж өгөөд brightness утганд 25 гэж өглөө. За тийм боровтор тийм өнгөтэй сүүдрийн дүрс үүссэн байна.
За ингээд уулны сүүдрэлтийг харахад бол эренгүүд нь жоохон зигзаг хэлбэртэй байна. За иймээс тэр сүүдрийнхаа давхаргын тэр маск дээр хоёр туршиж идэвхжүүлээд фэдэ гэдэг суултанд 0.5 пиксел гэж өгье. За ерөнхийдөө ингээд энэ хүний маань сүүдэр бодит юм шиг хэлбэртэй болж ирж байна. Жаахан өргөн болсон байж магадгүй та нар өөрсдөө бас жанслана биз. За дараагийн нэг хийх ёстой зүйл маань болохоор би энэ үүлний өнгийг жоохон хувиргая. Ингэж үүлний өнгийг хувиргахын тулд бид нар нэг эффектийг ашиглах ёстой. За эхлээд clouds гэсэн давхаргыг идэвхжүүлээ. За тэгээд тэр доороос эффектийн товч дээр товшоод color overlay гэсэн функцийг дуудаж байна. За blend mode гэсэн мөрөнд болохоор normal гэсэн төлөв идэвхжсэн байна. За эндээс тэр саарл өнгө дээр хоёр товшихт бол өнгө маань цаанаас авагдсанаар бол саарл байна. За би өнгө авахчаар тэр Марс гаргийн гадаргуу дээр нэг товшиход ягаан өнгөтэй болж ирж байна. Үйл маань тэр чигээрээ ягаан өнгөтэй болж ирж байна. За яг одоохондоо тэгээд авчие. За энэ ягаан өнгийг Q утгыг 355, trash утгыг 40, brightness утгыг 100 гэж өгөөд OK товчийг товшие. За ингээд бүр цонхоо хай. Layer стилийн цонхыг товчийг товшиж хааж байна. За бид нар энэ дээр бол би нэг алдаа гаргасан байна. Яг тэгвэл үйл маань тэр чигээрээ ягаан өнгөтэй болсон байна. Доотлын хэсэг нь ягаан авторонг өнгөөр би өнгө оруулж их хэрэгтэй байна. За ингээхийн тулд цагаад layer стилээ дуудаад эндээс hue гэсэн төлөвийг blend mode дээр сонгоод за тэгээд түрүүн ягаан өнгийг авсан тэр утгуудаа хэвээр нь үлдээгээд color overlay гэсэн хэсгээ идэвхжүүлэхэд яг үүлний доод хэсгээр ягаан өнгөнүүд бий болсон байна. Зөвхөн hue гэсэн төлөвийг бид нар сая өөрчиллөө. За миний алдаатай хийсэн хэсгийг харуулж байна. За дараагийн алдаагаа зассан хэсгийг ингэж харуулж байна. За ийм байдлаар бид нар Strange Planet буюу гайхамшигтай сонин гариг гэсэн нэртэй зохиомжийг хийж дууслаа. За үүгээр энэ хэсгийг дуусгая.